бичлэгэн дээр бол яг шинэ холбоос үүсэж байгааг харж болохоор маш олон дахин томруулсан бичлэгээр одоо яг тэр шинэ холбоос үүсэж байгаа бичлэгийг харуулсан байна. За та бүхэн анзаарч байгаа бох тэр шилбүүртэй мэдрэлийн эсүүд ингэж хоорондоо холбогдож байгааг бичлэгийг харуулсан байж байна. За удаашруулсан байдлаар харуулсан байна. Тэгэхээр бидний шинэ мэдлэг үүсгэж байгаа үйл явц маань хүний тархинд одоо мэдрэлийн эсийн хэмжээнд яг ийм л процесс болж өрнөдөг байх нэ. За энийг бид нар одоо удирдах зохион байгуулалт чиглүүлж оновчтой үйл ажиллагаагаар сайн төлөвлөлтөөр ингэж чиглүүлж өгснөөрөө бас сургалт маань үр дүнтэй болох нь ойлгомжтой байна. За тэгэхээр шинэ мэдлэг бүтээлэх зорилготой хичээлийг төлөвлөхдөө эхлээд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Эхлээд мэдлэг бүтээгдэх схемэгээ зурж авах юм байна. Өмнө нь юу мэдж байгаа юм? За тэр мэдлгүүдийг энэ одоо ямар мэдлгүүдийг холбох замаар одоо өнөөдрийн хичээл дээр бүтээх гээд байгаа мэдлэг маань бүтээгдэх вэ гэдэг схемээ зурж авах юм байна. Тэгэхээр түрүүнд бид нэр гурвалжны талбай олох хичээл дээр зурсныг та бүхэн санаж байгаа байх. Дараа нь тэр өмнөх мэдлгүүдийг бүтээх гэж байгаа мэдлэгтэйгээ холбох, тэдгээр хэрэглэх тийм үйл ажиллагааг төлөвлөж өгөх юм. Өөрөөр хэлбэл маш оновчтой үйл ажиллагааг төлөвлөж өгнө гэсэн. За тэгээд дараа нь тухайн зүйлийг анхаарах сонирхол үүсгэх. За энэ бол та бүхэн одоо өмнөх хичээл дээр сонссон Марзановын таксоном гэдэг одоо таксоном дээр тэр өөрийн систем бол тухайн хичээлийг хийх үү, хийхгүй юу гэдэг дээр шийдвэр гаргаж өгдөг. Хэрвээ хийх юм бол мэдлэг чадвар хандлагт өөрчлөлт ордог. Хэрвээ хийхгүй бол тэр мэдлэг чадвар хандлагт ямар ч өөрчлөлт гарахгүй гэсэн одоо тэр таксономыг та бүхэн санаж байгаа баха. Тэр таксономын дагуу бол тухайн зүйлийг анхаарах сонирхлыг үүсгээд би энийг хийх ёстой юу гэсэн шийдвэрийг өөртөө гаргаж селф системийг ажилуулах шаардлагатай байгаа. За тэгээд тэн дээрээ тулгуурласан ажлын хуудасаа боловсруулаад тэгээд хүүхдүүдээрээ тэр ажлын хуудсан дээрээ ажилуулах гэсэн ийм байдлаар одоо зохион байгуулах учиртай юм аа гэж үзэж байгаамаа. За дээрэс нь бас нэг бидний нэг анхаарах зүйл бол тухайн хичээл дээр одоо ийм төрлийн хүүхдүүд танаа ингэж байгаа болов гэж би таамаглаж байна. Хэтэрхий хөдөлгөөнтэй эсвэл одоо хичээлдээ сонирхолгүй эсвэл ямар нэгэн суралцах бэрхшээлтэй. За эсвэл бүр гоц авьяастай ч юм уу. Эцэг их нь маш сайн хамтарч ажилладаг ч юм уу. Иймэрхүү одоо олон төрлийн хүүхдүүд танаа ингэж байгаа баха. Тэгэхээр одоо энэ хүүхдүүдийнхаа суралцах арга барил, төвшин, оюуны хөгжлийн одоо чадамжийг нь харгалзаж хичээлээ төлөвлөх шаардлагатай байгаа. Тэгэхээр та бүхэн одоо өнөөдрийн лекцийн одоо агуулгыг ерөнхийд нь ингээ баримжаалж байгаа. Мэдлэг гэдэг зүйл маань яаж бүтээгддэг юм бэ? Тэрийг сурах гэж байгаа хүн маань ямар онцлогтой байх юм бэ? За тэгээд тэр суралцагчийн маань хувьд суралцах арга барил мөн одоо төвшин нь ялгаатай байгаа энэ байдлуудыг харгалзаж үзэх нь одоо тэр тухайн мэдлэг бүтээгдэх зөв тогтолд нийцсэн ийм үйл ажиллагааг төлөвлөж хичээлийг үр дүнтэй байлгах нөхцөл болж байгааг бол анзаарч байгаа хаа. За тэгэхээр ийм хүүхдүүд бол байгаа гэж бодож байна. Тийм учраас хүн бүрийн хурууныхээ одоо ДНК бол өөр байдаг шиг хоромсон ДНК нь өөр байдаг шиг хүүхэд бүрийн суралцах арга барил хэрэгцээ өөр байгаа. Тэгэхээр энэ бүх одоо хэрэгцээ шаардлагыг нь илрүүлж тэмдэн төгссөн үйл ажиллагааг төлөвлөж өгөх нь бол өнөөдрийн биднэрт маш их одоо анхаарах ёстой асуудал болж байна. За тэгэхээр тэр хичээл дээр ялангуяа бага боловсролын математикийн хичээл дээр хийх үйл ажиллагаа, бодуулах, бодлого, ажилуулах дасгал маань ямар нэгэн одоо байдлаар ангийн хүүхэд бүрт таарах тийм одоо хэмжээний шин чанартай байх юм бол бас сургалт маань үр дүнтэй байна гэж үзэж байгаа. За өөрөөр хэлбэл одоо уламжлалт сургалтын үед за өмнө нь одоо бид нэг төрлийн одоо хэмжээтэй ямар нэгэн одоо жишээлбэл бутлыг ч юм уу хүүхдүүдтэй өгчөөд бүх хүүхдүүдтэй энийг таарах ёстой гэж тулгаж байгаатай адилхан ийм одоо үйл ажиллагааг төлөвлөдөг байсан бол одоо бид
хүүхэд бүрт таарах хэмжээтэй одоо тийм дасгал даалгаврыг хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл хүн бүрт таарах гутал гэдэг бол нэг юм сундаг, агшдаг ийм шин чанартай гутал байж таарна. Одоо түүнтэй адилхан тэр одоо тухайн суралцагч бүрт таарах хэмжээтэй ийм одоо суралцах үйл ажиллагаа гэдэг бол өнөөдөр их тулгамдж байгаа анхаарч үзэх ёстой асуудал болж байна. За энийг бол UDL буюу Universal Design of Learning гэж ингэж тодорхойлж байгаа. Тэгэхээр одоо бид нэр сургалтынхаа үйл ажиллагааг төлөвлөхдөө тэр бүгдэд таарах хэмжээний даалгавар, дасгал үйл ажиллагааг одоо тохируулж өгөх ёстой ийм одоо шаардлага тавигдаж байна. За энэ талаар бас товчхон дурдъя гэж бодож байна. Бүгдэд тохирох арга зүгээр сургалтыг явуулах аргачлалыг бол судлаачид санал болгосон байна. За энд бол санаа бодлоо илэрхийлэх олон янзын арга замаар хангах, за үйл ажиллагаа хийх олон янзын арга замаар хангах, ойлголцолд хүрэх олон янзын арга замаар хангах гэдэг энэ одоо үндсэн 3 зүйлийг анхаарах хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл бид нарын төлөвлөсөн даалгавар, хийх үйл ажиллагаа маань тэр хүүхэд одоо үйл ажиллагаа хийх олон янзын арга замыг сонгох боломжтой. За мөн одоо өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэх, тэр даалгаврын мөн чанарыг ойлгох, мэдлэг бүтээгдэх зорилгоо ойлгох, энэ одоо олон янзын арга замуудыг тусгагдсан ийм шин чанартай байх юм байна. За та бүхэн энэ талаар бас тодруулж уншиж судлах боломжтой. Хэрвээ гэх юм бол та бүхэн UDL буюу Universal Design of Learning гэсэн энэ сэдвээр одоо ном гарын авалтуудыг уншиж ингэж судлах болцоотой байгаа шүү. За мөн одоо монгол хэл дээр байгаа ном гарын авалтуудаас та бүхэн суралцагчийн ялгаатай байдлыг харгалзаж үзэх нь суралцах бэрхшээлийг нь даван туулахад туслах гэх мэтчлэнгийн ийм одоо санаануудыг бас судлах шаардлагатай гэж зөвлөж байна. За энэ дотор байгаа энэ одоо бүтцийг нь та бүхэн бас нарийн дэлгэрүүлээд энэ слайднаас одоо томруулаад ингээд хараарай. За энэ одоо саяын санааг тусгасан нэг одоо бодлогыг та бүхэнд танилцуулж байна. Тэгэхээр жишээлбэл одоо ийм бодлого байж байна. 16, 4, 48, 64, 81 гэсэн тоонуудаас бусдаасаа ялгаатай нэгийг бол яагаад ялгаатай гэж бодож байгаа учрыг тайлбарлаа гэсэн бодлого дэвшүүлсэн гэж бодъё. За тэгэхээр энийг хүүхэд болгон өөрөөр хариулах бололцоотой. За энд жишээлбэл одоо 4 бол 1 оронтой тоо учраас ялгаатай байна гэж хариулж болно. За энэ бол хамгийн илэрхий харагдаж байгаа шин чанар шүү дээ. За 81 бол сонгоо тоо байна гэж хариулж болно хүүхэд. 48 бол тооны квадрат биш байна. Бус нь бол тооны квадрат хэлбэртэй байна гэж хариулж болно. За бүр одоо нарийн ажилласан хүүхэд бол 48 бол 2 ба 3 гэсэн анхны тоон үржигдэхүүнүүдэд задарч байна. Бусад тоонууд нь дан ганцхан 2 эсвэл 3 гэсэн анхны үржигдэхүүн задарч байна. Жишээлбэл 16 бол 2-ыг үржүүлэх нь 2, үржүүлэх нь 2, үржүүлэх нь 2 гэдэг ингээд 4 ширхэг 2-ыг хооронд нь үржүүлэхэд гарч байна. 81 бол мөн 4 ширхэг 3-ыг хооронд нь үржүүлэхэд гарч байна. Харин ганцхан 48 бол 2 болон 3 гэсэн анхны үржигдэхүүн задарч байна гэж ийм нарийн ажилтныг хийж болно. Тэгэхээр энэ дээрээс одоо нөгөө бүгдэд таарах шин чанар гэдэг нь яаж харагдаж байгаа вэ гэхээр доор хаяж хамгийн одоо тухайн хичээл дээрээ одоо хангалтгүй хариулж байгаа хүүхдийн төвшин гэхэд доор хаяж одоо энэ илэрхий байгаа шин чанаруудыг жишээлбэл 4 бол 1 оронтой тоо байна. За мөн хамгийн сайн хариулж байгаа хүүхэд бол эдгээр шин чанаруудыг бүгднийг одоо илэрхийлэх, бүгднийг тооцох, бүгднийг анзаарах ийм одоо төвшөнд ажиллах болцоотой нь бол харагдаж байгаамаа. За энэ ажлыг бол бас хүүхдүүдээр 5 дугаар ангийн хүүхдүүдээр хийлгэж үзсэн. За тэгэхэд бол 68 хүүхдээр хийлгэж үзэхэд 21 өөр хариулт гарч байсан. Тэгэхээр бол энэ бодлогын одоо шин чанар бол та бүхэнд бас тодорхой хэмжээгээр ойлгогдож байгаа хаа. 21 зөв хариулт гарч байсан гэсэн. Тэгэхээр хүүхэд болгон өөр өнцгөөс хариулах бололцоотой байх нь нэ хамгийн сайн хариулж байгаа хүүхэд бол маш олон төрлийн шин чанарыг олж харах бололцоотой байх нь шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс үнэлгээ нь бол ялгараад хүүхдүүдэд бол
зөвхөн нэг шин чанарыг илэрхий нэг шин чанарыг олж харсан хүүхэд нэлээд олон шин чанарыг нэлээд нарийн шин чанаруудыг олж харсан хүүхдэд бол ялгаатай үнэлгээ ингэж гарч ирэх болцоотой нь харагдаж байна. За тэгэхээр энэ даалгавар маань одоо тэр бүгдэд таарах тохирох гэсэн энэ шин чанарыг хангасан ийм даалгавар болж чадж байна. За тэгэхээр одоо энэ та бүхэнд одоо танилцуулсан энэ хүртэлх агуулга маань хичээлийг төлөвлөлт мэдлэг бүтээгдэх зөв тогтоол тулгуурласан. За тэгээд хүүхдийн сонирхлыг татсан. Өөрөөр хэлбэл тэр селф системийг одоо эхний үе шатанда ажиллах тийм болцоотой байхаар тэгсэн хэрнээ тэр өгөгдөж байгаа даалгавар маань хүүхэд болгонд тохирох шин чанартай ийм одоо онцлогуудыг хангасан байх юм бол бас хичээл маань үр дүнтэй явагдах. За бас онлын үндэслэлтэй ингэж төлөвлөгдөх ийм болцоотой байна гэж ингэж үзэж байгаамаа. За жишээлбэл одоо энэ даалгавар дээр та бүхэнд нэг одоо жишээг одоо бас хариулж бэлтлээ. За энд ямар үйл ажиллагаа хийгдэж байна вэ гэдэг ийм асуултыг дэвшүүлж байна. Та бүхэн одоо энэ даалгаврыг хийхэд хүүхэд яг ямар үйл ажиллагаа хийж байна гэдгийг сайн анхаараарай. Бас яг энэ асуултанд энэ даалгаврын төгсгөл бас хариулахыг хичээгээрэй. За энэ одоо даалгаврыг танилцуулъя. Энэ дээр бол яг хөглөр энэ тойргийн гадна талд байгаа энэ цэгүүдийг хооронд нь холбож хөвч татах юм. За тэр хөвч нь тойрогдоо дугуй дотор байгаа тоонуудыг хоёр тэнцвэр хэсэгт хуваах юм. За тэгэхээр одоо тэр хөвчийг хоёр тэнцвэр хэсэгт тоонуудаа ялгаж ингэж татахын тулд чэжээр тооцоолох. За тэгээд хоёр цэгийг хооронд нь шугамаар холбох. За мөн одоо тэнцвэр байна уу, тэнцвэр биш байна уу гэдгийг жиших гэх мэтчлэнгийн ийм үйл ажиллагаа бол хийгдэж байгаа. За дараагийн энэ хоёр дахь дугуй дээр нь бол бас хоёр хөвчөөр энэ дугуй дээр байгаа тоонуудыг гурван тэнцвэр хэсэгт нийлбэр нь тэнцвэр байх хэсэгт хуваах ийм даалгаврыг бас өгч болох юм. Тэгэхээр бол энэ маш олон хувилбаруудыг хүүхдүүд гаргаж ирж болох учраас бас нэлээд одоо чэжээр тооцоолох, эргэцүүлж бодох. За тэгээд бас математикийн одоо олон шин чанаруудыг олж харах, турших ийм одоо үйл ажиллагаанууд хийгдэж байгаа. Бас нэлээд сонирхолтой даалгаврын тоонд орох болов уу гэдэг энэ даалгаврыг та бүхэнд одоо санал болгож байгаамаа. За одоо та бүхэн энэ даалгаврынхаа төгсгөлд яг ямар үйл ажиллагаа хүүхдүүд хийж байна. Тэр нь одоо бидний одоо зорж байгаа өөрөөр хөтөлбөрийн одоо ямар одоо яг тодорхой зорилтыг хангах чиглэсэн байна гэдэг дээр бас нэг эргэцүүлж бодороо. За дараагийн бодлого маань ийм бодлого байж байна. За энэ одоо дөрвөн дасгал байна. За энэ дөрвөн дасгал дээр яг үгээр тэр улаан өнгийн араан дээр байгаа сум болвол тэр арааны хөдлөх чиглэлийг зааж өгсөн байна. Тэгээ хүүхдийн хийх үйл ажиллагаа бол тэр цэнхэр өнгийн араа хаашаа хөдлөх вэ гэдэг одоо сумыг зурж өгөх юм аа. Тэгэхээр энэ дээрээс бол хүүхэд хийсвэрлэн бодох ийм хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. За энэ араа одоо энэ чиглэлд хөдлөхөд шар өнгийн араа нь бол ийшээ хөдлөн тэгвэл цэнхэр өнгийн араа нь ийшээ хөдлөнө гэдэг ингэж хийсвэрлэж төсөөлөн бодоод тэгээд тэр сумыг одоо зурж өгснөөрөө энэ даалгавар бол хүүхдийг бас хийсвэрлэх одоо хооронд нь холбоо хамааралтай зүйлсүүдийг холбоо хамааралт нь тунгаан бодох учир шалтгааныг нь одоо эргэцүүлэх ийм одоо боломжийг олгож өгч байгаа. Зүгээр нэг сум зурх төдий ажил боловч цаанаа ийм одоо оюуны нарийн үйлийг одоо хийх боломжийг олгож өгч байгаа нэлээд сайн даалгавар байна гэж ингэж харж байгаамаа. Тэгэхээр одоо энэ даалгаврыг та бүхэн бас хүүхдүүдээр хийлгээд туршаад үзээрэй. Одоо хийхэд ямар бэрхшээлүүд тулгарч хийж чадж гэнэ үгүй юу? За тэгээ яаж тэр сумыг яагаад ийш нь харуул зурсан бэ гэдэг одоо асуултыг хүүхдүүдийг хийсний дараа асуугаад мөн тэдгэрийг яаж тайлбарлаж байгааг нь бас ажиглаад үзээрэй. За тэрнийхээ дараа бас ямар үйл ажиллагаа хийгдэж байгааг нь тунгаан бодох ийм боломжтой болох болов уу гэж бодож байна. За тэгээд энэ хоёр даалгаврыг та нар маань бас хичээл дээрээ туршаад үзээрэй. Нэг ийм дасгалыг санал болгож байна. За энд одоо хэдэн бөмбөг байгааг олоорой. За энэ 2 дугаар ангийн хүүхдэд ч өгч болох юм. 1 дугаар ангийн хүүхдэд ч бас энэ даалгаврыг бас өгч болно. За тэгэхээр хүүхдүүдийн нэг янз бүрийн байдлаар тооцоолж болно.
Жишээлбэл одоо нэг хувилбарыг харуулъя. За ингээд. За энийг яг ингэж одоо хэд байгаагийн тогтоохдоо яг ингэж багцлсан хүүхэд бол за энэ одоо захын дугуйнууд дотор 4 байж гин 4 бол 4 ширхэг дээрээс нь голынх нь 9-ийг нэмээд ингээ 25 мөнгө байна гэж ингэж тооцоолох болцоо. За тэгээд энэ багцлах одоо юугаа сонголтоо олох хүүхэд маш олон янзаар хийж болох учраас энэ одоо хариу 25 гарах боловч яаж 25 гэдгийг нь олж байгаа нь бол хүүхдийн хувьд өөр өөр байж болно. За тэгэхээр энэ даалгаврыг та нар бас туршаад үзээрэй. За дараагийн нэг дасгал бол энэ дасгал байна. 0-оос тэгээс 9 хүртэлх цифрээс аль болох олныг оролцуулаад 2 оронтой тоо тэдгээрийн үрживийг үүсгэе. 2 тоо тэдгээрийн үрживийг үүсгэе. Өөрөөр хэлбэл 2 үржигдэхүүн мөн одоо тэдгээрийн үржүүлээд гарсан одоо үрживэр нь энэ одоо цифрүүдээр дүрслэгдэх ийм боломжтой тийм байхаар энэ одоо 2 үржигдэхүүн үрживийг илэрхийлээ гэсэн энэ даалгавар. За тэгэхээр энэ даалгаврыг хийхэд бол хүүхдүүд бол маш олон удаа үржүүлэх үйлдэлийг хийж үзэж байгаа. За тэгээд тэр нь бол олон оронтой тооны үржүүлэх үйлдэлийн одоо чанарыг давтах, баттахад бол маш их хэрэг болж байгаа. За тэгэхээр энэ даалгаврыг яагаад санал болгож байгаа вэ гэхээр хүүхдүүд энэ даалгаврыг сонирхоод маш их одоо олон үржүүлэх үйлдэлийг одоо зөвхөн энэ ийм байх тэнцлийг олохын тулд хийсэн байдаг. Тэрийг өөрөө бол анзаардаггүй. Харин маш олон үржүүлэх үйлдлийн дасгалыг цаасан дээр биччихээд энэ даалгаврыг энэ үржүүлэх үйлдэлийг хийгээрэй, гүйцэтгэрэй гэсэн даалгаврыг их юм бол хүүхдүүд сонирхолгүй одоо ийм олон үржүүлэх үйлдэлийг яаж хийнэ гэсэн ийм одоо бодолтой хандах учраас бас хэдүүлэн үр дүнтэй байхгүй. Хэрвээ даалгавраа ийм байдлаар томьёолж өгөх юм бол хүүхдүүд өөрийн одоо анзаарахгүйгээр маш олон одоо үржүүлэх үйлдэлийг хийцэн байх болцоотой байдгаа энэ даалгавар бол онцлогтой байгаамаа. За дараагийн нэг даалгавар бол энэ нээлттэй бодлого нь жишээлбэл 24 см квадрат бүхий дүрс зураг. За тэгэхээр энэ дүрс зураг гэж өгсөн байгааг ихэнх хүүхдүүд анзаарахгүй зөвхөн тэгшүүцэх зурах ийм одоо хандлага байдаг. Тэгвэл одоо энэ дүрс зураг гэсэн учраас талбай нь 24 см квадрат байх юм бол ямар ч хэлбэртэй байж болно. Тэр одоо шин чанарыг нь ойлгосон хүүхдүүд бол маш олон одоо хэлбэрийн дүрсүүдийг зурх болцоотой байгаа. Тэгэхээр одоо гурвалжин, тархиц, тэгээд доголдоо тэгшүүцэхтүүд, нүхтэй одоо тэгшүүцэхт байж болно. Гэх мэтчлэнгийн маш олон хэлбэрийн дүрсүүдийг зурх болцоотой байгаа. За энэ одоо бодлогын гол одоо учир нь бол ердөө тэр талбай нь 24 см квадрат байх юмаа гэдгийг хүүхэд ойлгох юм бол маш олон янзаар зурж болох нээлттэй бодлого байгаа. За энийг бол хүүхдүүд хийх үедээ дор хаяж тэгшүүцэхт нэг тал нь 4, нэг тал нь одоо 6 байх тэгшүүцэх зурх боломжтой байдаг. Бүр одоо яг мөн чанарыг даалгаврын мөн чанарыг нь ойлгосон хүүхэд бол янз бүрийн хэлбэр дүрстэй одоо энэ жишээн дээр өгсөн байгаа шиг дүрстэй ч юм уу ийм одоо дүрсийг зурх болцоотой байдаг. Тийм учраас энэ бол хүүхэд болгоны хувьд бол тохиромжтой даалгавар болж өгч байгаа. За тэгээд энэ хүрээд одоо өнөөдрийн маань та бүхэн танилцуулах лекц өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдрийн лекцийг ерөнхийд нь одоо ингээд дүгнээд үзэхэд мэдлэг бүтээгдэх зөв тогтолд нийцсэн сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулахад чиглэсэн одоо ийм одоо агуулгатай лекц байсан. Та бүхэн маань бас дахин анхааралтай сонсоод өөрийнхөө хичээлдээ буулгаж хэрэгжүүлж болохоор санаануудыг авч хэрэгжүүлээд туршаад үзэхэд одоо тодорхой хэмжээний үр дүнгийн ахиц харагдах болов уу гэж ингэж найдаж байна. Ингээд өнөөдрийнхээ лекцийг дуусгая.